За Млада фронтод нээс сонины 11 дугаар сарын 14-ний дугаарт Чехийн төв банкны ерөнхийлөгч Алеш Михлийн шонхрууд ба тагтаанууд гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм байна. Уг нийтлэл дээр тэрээр инфляцийг бууруулахын тулд үндсэндээ хоёр зарчмыг баримтлах ёстой гэсэн байна. За нэгдүгээрт нь төрийн санхүүгийн алдагдлыг бууруулах, хоёрдугаарт нь нэрлсэн цалингийн өсөлтийг 5%-аас хэтрүүлэхгүй байлгах гэсэн байна. Тэгээд цалинг нэмэгдүүлэх нь үнийн өсөлт инфляцтай тэмцэх зөв арга биш гэдгийг өөрөө онцлоод Чехийн төв банк зүгээр ярих биш өөрсдөө бас үүнийг үйлчлэн харуулж байгаа гэсэн мэл. Жишээлх юм бол инфляцийн түвшинтэй уялдуулан цалин нэмэх замыг хэрвээ төв банкныхаа сонгосон бол банкныхаа ажилчдын цалин энэ жил 10%-аар эх жил тэрнээс ч их хувиар нэмэх шаардлагатай байсан. Гэвч тэд эх жил ажилчдынхаа цалин 4.5%-аар нэмэхээр шийдснээс гадна ажилчдынхаа тэтгэврийн санд илүү хөрөнгө оруулалт хийх замыг сонгосон гинэ. За Чехэд инфляцийн түвшин өнгөрсөн 9 дугаар сард өмнөх 3 жилд хүрч үзээгүй дээд хэмжээндээ буюу 18% хүрсэн. 10 дугаар сард энэ баг зэрэг буураад 15.1% болсон байна. За тэгэхээр Чехийн аж ахуйн нэгжүүд төв банкны энэхүү зөвлөмжийг хэрвээ дагна гэж шийдчих юм бол эх онд цалин дээдлэл нь 5%-аар л нэмэгдэх магадлалтай. Гэхдээ яг бодит байдал дээр энэ хэрэгжихүүгүй юу гэдгийг одоо бол хэлж таашгүй. Аж ахуй нэгж тус бүртээ янз янзаар шийдэж магадгүй. Тэгэхээр ер нь бол ийм магадaltaй байх шүү гэж бодчиход илүү өдөхгүй байна.